Хүүхэд хашилтай босхоос хэрхэн сэргийлэх вэ? Энэ бос хашсын эмчид эцэг эхчүүдээс хамгийн их асуудаг асуултуудын нэг юм. Хэрвээ хүүхэд хоёр эцэг эф нь хоёусаа хашсын өвчтөй айлт зүрсэн бол мэдээж хүүхэд хашилтай болох магадлал маш өндөр гэдгийг хэлэх хэрэгтэй. Гэсэн ч бид ийм магадлалыг ядаж багасгахын тулд тодорхой зүйлсийг хийж чадна. Жишээ нь жирэмсэн ээж маань гайс босох тэнцвэртэй осон төрсийн хоос хүнс хэрэгсэж байвал бид үргэлж их баярлдаг. Учир нь хүүхдийн хөгжлийн ямар ч шатанд осон янзын хоос хүнстэй харьцах нь харшис үүсэх эрсдэлийг бууруулахад тустай. Иймээс жирэмсэн байх үед, хөхөөр хоосох үед, нэмэлт хоосонд оруулах үед бид хүүхдийг гайс босох осон төрсийн хүнстэй хурдан өргөн хүрээнд танилцуулж чадвал хүүхдийн дагсааны системд илүү сайн нөлөөтэй. Хоёрдугаарт манай эргэн тойрон дэх орчин маань хэв зэрэг бага ариун цэвэртэй. Бид гадны антигийн амтан бургамаас хүстэй хэр их харьцаж байна. Жишээ нь та новоо тарьж цэцгийн мандас арчиж дуртай бос энэ бүхэн хүүхдэд узамс сайн. Яагаад гэвэл учир нь хүүхдийн гадны орчинтой харьцах осон төрсийн харилцаа нь мөн айдас эдгээр гадны антигийн төсөвтэй босхийг бий болгодог. Тиймээс юуны төрөнд амтан урганаас айх хэрэггүй. Хоёрдугаарт орчин анхид ариутгах гэж хичээх хэрэггүй. Мөн антисептик бодисыг өөрийн болон хүүхдийн арсанд вирусыг айс босгох багсгаарай. Хүүхэд тань худалдааны төв эсвэл хүүхдийн тавсамын тас байдгаар ямар нэгэн зүйлд хүрсний дараа бүрт нь гараа орчих шаардлагагүй. Бүү шинээр төрсэн хүүхэдтэй харьцахын өмнө ч гэсэн гараа бүртэнд очих хэрэггүй. Мэдээж хэрэг ээж болсон бага насны хүүхдэд антибиотикийг үндэслэлгүйгээр хэрэглэх нь бага байх тусам түүний дагсааны системд илүү сайн. Үгүй ээ, дагсааны систем антибиотикийн ямар нэгэн курсын дараа эвдэрч бүрэн устдаггүй. Тэгтээ антибиотикийг зүгээр л болцшгүй бич тогтмол бичиж өгдөг бол үнэхээр хүүхдэд хашсын өвчний эрсдэл нэмэгдэнэ. Бүгд хашис бос 21-р зууны өвчин гэж ярьдаг. Тэгэхээр энэ нь үнэн байх магадлалтай. Хашис үүсгэхэд хүн амын хотжис хот руу шилжих ургамсын ертөнц, амьтны ертөнц, массаж авах үед зэлсэл амьтад, гэрийн тэжээвэр амьтад, чавс зэрэгтэй тогтмос харьцах боломжгүй босох зэрэг олон хүчин зүйлс нөлөөлдөг. Эдгээр нь бүгд 21-р зууны салшгүй хүчин зүйлс бөгөөд үүний зэрэгцээ хашсын өвчний хөгжил нэмэгдэж байна.